Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр улсын хурал өргөн мэдүүлсэн нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төвжирлийг бууруулах, гэр ороолыг орон сууцруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг улсын их хурал 2025 оны 7 дугаар сарын 4-ний өдрөө нэгдсэн уралдаанаар явуулж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төрийн байгуулалтын байнгын оронд шилжүүлсэн билээ. Төрийн байгуулалтын байнгын ороо 2025 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйл заасан журмын дагуу нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төвжирлийг бууруулах, гэр ороолыг орон сууцруулах тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Улсын хурлын чуулганы нэгдсэн уралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцэн боловсруулах чиглэлийн дагуу Монгол Улсын хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42-ыг 2-ын 1 заасныг баримтлан нэг санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн болно. Нэгдсэн уралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөл тусгасан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон байнгын орооны танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төвжирлийг бууруулах, гэр ороолыг орон сууцруулах тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон усны тухай хууль нэмэлт оруулах тухай Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэлт бэлтгэсэн талаарх төрийн байгуулалтын байнгын орооны танилцуулгыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. Усны онцгой хамгаалтын бүсэд ерөөсө бид нар одоо болтол хууль зөрчөөд төрөнчтөр, хувинчтөр бүтээн байгуулалт хийгээд байгаа. Гэтэл усны тухай хуулинд усны онцгой хамгаалтын бүсэд ерөөсө барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барихыг хоригдсан зохицуулттай.